За таны би сайн байна уу? Сайхан тийхэрсэн харагдаж байна. Эзэн талдрыг хүргье. За өнөөдрийн эзний үгийн сэдэв болохоор өдөр бүрийн апдейт гэдэг нэртэй сэдэв байна. За апдейт гэдэг Монгол англи үг холиод орж ирсэн. Тэгээ апдейт гэдэг энэ үг бас яг үүндээ баг монголч яваад үгнүүдийн нэг мөн тийм ээ. За бид нар Христосийн баярын улирал эзний мэндэлсний баярын улирал гэж ярьдаг 12 дугаар сар. 12 дугаар сарын 25-ны тэр баярын өдөр рүү ингээд төхөөд явж чинь тий. Төхөөд явж байгаа. Ер нь альва баяр ёслол нэг том онцлог байдаг нь би ингэж бодож үзлээ. Бид нарыг мартчихгүй гэж бодсон ямар нэг зүйлээс минь хүндэрүүлэхгүй байхын тулд байдаг юм шиг те. Эмэгтэйчүүдийн баяр бол эмэгтэйчүүдийнхээ эрхийг мартчихгүй гэсэнд байдаг шиг тийм ба. За Христосийн баяр эзний амьдсан баяр төхөж байна. Энэ хүртэл бидний дотор амьд байх ёстой нэгэн чухал ойлголтыг бүгдээрээ авахын тулд одоо эзний өмнө залбирлаар ирцгээе гэж уриалмаар байна. Хайртай эзэн бурхан минь танд баярлалаа. Бид таны баярын өдрүүдэд ямар нэгэн зүйлийг мартахгүй байх ёстой бол ямар нэгэн зүйлийг чухалд тооцох ёстой бол эзэн та бидэнд одоо сануулаач гэж гооч байна. Тэр зүйлийг бид нүхэр чухалд тооцож тэр зүйлд үнэхээр бид нар дотор нь зогсохын тулд эзэн минь та бидэнтэй хамт байж өгөөч. Таны үг одоо энэ цагаас эхлэн ярьж байгаа миний амнаас гарч байгаа үг болгон ариун сүнс таны үг байж сонсож байгаа хүн болгоны зүрхсэтэл ариун сүнс танаар нээгдэж та бидний дунд гайхамшигтай ажлыг хийгээч. Энэ үн цэнтэй цагийг хулгайлахаар завдах муу нэгний бүх ажлуудыг эзэн минь та үнэхээр зогсоож өгөөч. Та хамгаалж өгөөч. Та өрөөж өгөөч гэж. Та илчилж өгөөч гэж эзэн Иесус Христийн нэрээр бид чин сэтгэлээсээ санаа нэгдэн залбирч байна. Амен. За, улс тухагсны баяр бол энэ улс орон ямар үн цэнээр бий болсныг сануулдаг тийм өдөр байдаг. Хүүхдийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг ихлээр биднэрт хүүхэд ямар их үн цэнтэйг санаж байгаасаа гэдэг тийм өдөр байдаг. Гэхдээ аливаа улс орны тэмдэглэлт өдөр болгон цаанаа ямар нэгэн үн цэнтэй зүйлийг мартчихгүй дээ гэж сануулгах зорилго агуулсан байдаг. За тэгвэл Христ мэндэлсний өдрийн хувьд бидний хувьд мартаж болшгүй чухал зүйлийг өнөөдөр хуваалцахыг хүслээ. 2 дугаар Коринт номын 5-ын 17 дугаар ишлэлийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Тиймээс хэрв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шин бүтээл мөө. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун шин болсон байна гэж хэлсэн байна. За орчин үеийн хүмүүс өөрсдийнхөө нас, мэрэгжил, за чадвар юу ч байсан бүх зүйлээс үл хамааран заавал хэрэгжилж явах ёстойг багаж хэрэгсэл байдгийг та бүхэн маань хэлж өгөөч. Тийм гар утас тий. Гар утас. Гар утас гэдэг энэ багаж хэрэгсэл бол за мужаан хүнд мужааны багаж хэрэгтэй байдаг. Эмч хүнд эмчийн багаж хэрэгтэй байдаг бол гар утас бол таны хэн байхаас үл хамааран орчин үеийн нийгэмд бол байнга хэрэгжиж явах ёстой тийм багаж хэрэгсэл байгаа. За таны утас байсгээд нэг апдейт гэдэг юм хийдгийг та мэдхүү. Апдейт гэдэг. За тэр нь яг ямар учиртай зүйл байдгийг та мэдхүү. Үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчээс нь миний утасанд цаашид гацхгүйхэн шиг, эвтэйхэн шиг одоо ингээд ажиллахад нь таарсан тэр программыг зохиогоод алсаас илгээж өгч яддаг тий. Тэгээ тэрийг нь суулгаж авдаг байгаа гар утас нь. Тэгэхээр яадаг вэ гэхээр арай илүү хурдан, арай илүү найдвартай, арай илүү сайн ажиллах боломжтой гэсэн. Тэрнээс гадна бид байсгээд гар утсаа бүр бүхлээр нэг удаа апдейт хийдэг.
шинжлэх хэрэгтэй болдог. Тэ ерөөхдөө нэг тодорхой хугацаанд апдейт хийхгүй бол кейс гадна талаасаа харахад аягүй царай муутай болоо л тэ. За би 23 онд нэг удаа гар утсаа сольсон. За яг тэр 23 онд гар утсаа сольсны дараачаа болох ингээд энэ тийм уулзалт муулзалтын дээр гаргаж иж тавьж барайл. Айгүй ихтгэлтэй, өөртөө ихтгэлтэй. Цоо шин утас учраас яг тухайн цаг үеийнхаа сүүлийн үеийн гар утас учраас гаргаж иж тавихтаа ерөө санаа зовхгүй гэдэг. Тэгээд юм хүм тэмдэглэхдээ яг гаргаж иж тэмдэглээл. Бараг нөөх хүндээ ингэж харуулж байгаа л ингээл ягаал те. Одоо 25 он болоод ерөөхдөө нэг 2 жил хагас өнгөрсний дараачаар яаж ийн гэхлээр нэх гаргаж ирэх ирмээргүй санагдаж байгаа. Ерөөхдөө өөрөө харсхийгээл эндээ те ингэж байгаа гэсэн. За яг тэрнтэй адилхан бидний итгэлийн амьдрал Христ дээр ирсэн тэр цаг мөчөөс эхлэн юу гэж хэлсэн бэ гэхээр шин бүтээл мөн гэсэн үг. За би та бүхнийг iPhone 17 гэж дуудъя. Pro Max Ultra гэж дуудъя тий. S25 даа гэж дуудъя гэдэг тий. S26 одоо гарах бах тий. Гэдэг шиг бид нарыг эзэн Бурхан Есүс Христ бидний амьдралд аврагч болж ирэхдээ бид нарыг бүрэн шинчилж шин бүтээл болгохын төлөө ирсэн байх нэ. Энэ ойлголтыг мэдэхгүй амьдрах нь, ухамсарлалгүй амьдрах нь сансныг бодоход маш их хор уршигтай гэж сануулмаар байна. Ерөнхийдөө хуучин нөхцөл байдал дээр Христийг эвтэйхэн наачгаад явж байгаа юм биш үстэй бид нар. Эсвэл Христэд итгэлээр би бүрэн шин хүн болсон уу? Бүрэн шинжлэгдэн өөрчлөгдсөн үү? Христ миний зүгээр л энгэрийн тэмдэг юм биш үстэй. Нэгэнт эзэн биднийг шинэ хүн болгосон бол бидний шинэ бүтээл болгосон бол тэр биднийг өдөр бүр бүтээгч эзнийхээ хувьд апдейт хийхийг хүсдэг гэдгийг сануулж хэлмээр байна гэсэн. За, баруун болон зүүн талдаа байгаа хүндээ таныг эзэн өдөр болгон апдейтлахыг хүсдэг байна шүү гэж хэлье. Өөрөөр хэлбэл өдөр болгон эзнээс надад зориулагдсан шинэ програма татаж аваад зүгээр нэг фолдер дотор байлгаад авахгүйгээр татаж авсан програма өөр дээрээ суулгаж амьдрахыг эзэн хүсдэгэ гэж хэлхийг хүсэж байна. Тэгэхгүй бол бид нар хэдэн жилийн өмнөх нөгөө вершнөрөө яваад тий ингээд гаргаж ирэхэд ичмээр болцсон итгэлийн амьдралтай явж ах магадaltaй гэсэн. Бүр өөрөө хүртэл ямар дээр үеийн итгэл вэ гэмээр байдалтай амьдарч болно гэсэн үг. За өнөөдөр 3 янзын чухал апдейтийн тухай та бүхэнтэй ярмаар байна. Мэдээж олон талбар дээр эзэн биднийг апдейт хийх хүсдэг баг. Гэхдээ энэ 3 талбарыг онцгойлон ярилцахыг хүссэн юм аа гэж. За хамгийн ихнийх нь шийдвэрийн апдейт байгаа. Шийдвэрийн апдейт. За та эргэн тойрондоо байгаа хүмүүстээ шийдвэрийн апдейт гэж хэлдэг. Шийдвэрийн апдейтийн тухай ярих чинь шүү гэдэг. За та өдөрт хэдэн төрлийн шийдвэр гаргадаг вэ? Өдөрт маш их олон шийдвэр гаргаж байгаа хэрэг тий. За амьдралдаа таны хамгийн сүүлд гаргасан том шийдвэр юу вэ? За нүдэ анж байгаадыг бодоод үзье. За. За тийм ээ тий. Пастор маань магадгүй маш том эмчилгээнд орохоор шийдээд хойно гараад ирсэн байна тий. За итгэгч хүний хувьд амьдралдаа гаргасан асар том шийдвэрийн нэг бол яа харахгүй итгэгч болох шийдвэр байсан гэж хэлмээр байна тийм ээ. Та бүхэн санал нийлэх үү? Итгэгч болох шийдвэр байсан. За миний хувьд 2005 оны 3 дугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн баяраар Христэд итгэхээр шийдсэн тухайгаа их олон удаа ярьж байгаа шүү дээ. За тэгээд эргээ бодсон чинь ийм байсан юм байна. Христэд итгэх нь нэр шийдвэр байсан юм байна. Бид нар заримдаа ингэж ярьдаг шүү дээ. Миний итгэл нэг л сул байна. Миний итгэл нэг л хүчтэй байна гэж ярьдаг. Гэхдээ тэр яриа маань яг үнэндээ бидний итгэлээр гаргасан шийдвэрээ мэдрэж байгаа юу, мэдрэхгүй байгаагийн тухай яриа болохоос биш.
бидний шийдвэрийн тухай яриа биш байгаа байхгүй. Христэд итгэнэ гэдэг бол миний амьдралын шийдвэр. Би шийдсэн. Би Христэд итгэхийг сонгосон баг. Мэдээж Бурхан намайг сонгосон баг. Өөрөөр хэлбэл Христэд итгэнэ гэдэг энэ шийдвэр өөрөө Yes болон No гэсэн хоёрхан төлөвийн хариулттай болохоос биш. Байсгээд нэг юм сулраад эсвэл нэг юм гундаад эсвэл нэг өндөр болоод ингэ явж идэг. Бидний мэдрэмжтэй холбоотой асуудал биш ээ гэдгийг сануулмаар байгаа. Өөрөөр хэлбэл таныг би өнөөдөр энэ шийдвэр дээр апдейт хийхийг хүсэж байна гэсэн. Надаас гадна эзэн бурхан хүсэж байна гэж сануулмаар байна. Миний амьдралын эзэн, миний аврагч Христ, миний гмийн төлөөс төлсөн гэдэгт би итгээд шүүлтэн дээр зөвтгөгдөөд тэрнээс гадна энэ амьдралдаа ч бас бурханы өмнө илүү сайн хүн болохыг зорж амьдрий гэдэг шийдвэрийг би 2025 оны 3 дугаар сарын 8-ны өдөр анх удаа гаргасан бол өнөөдөр ч гэсэн тэр шийдвэрээ апдейтлэх хэрэгтэй. За бүгдээр яг одоо нэг товчлуур дараа, цэжнийхээ товчлуурыг дараад энэ шийдвэрээ апдейт хийдэх үү? Төсөөллөөрөө нэг л товчлуур дараад апдейт хийж болдог бол тийм ээ. Би эзэн Есүс Христэд итгэх итгэлээ яг одоо апдейт хийж байна. Би дахин баталгаажуулж гин гэж хэлье. За эргэн тойрондоо байгаа хүмүүсээс та шийдвэртэй бат байна уу гэдэг нүдийг харж байгаад асуу да. За та энэ шийдвэрийг апдейт хийгээрэй гэж хүсэж байна. За яг 2025 оны 12 сарын 14-ний байдлаар апдейт хийгээсэй гэж хүсэж байна. За хүн болгоны амьдралдаа гаргадаг том шийдвэрүүдийн бас нэг нь гэр бүл болох шийдвэр гэдэг. За миний хувьд 2012 оны 8 дугаар сарын 8-ны тэр өдөр за нэг бүсгүй 90 нөхөр байхаар шийдвэр бол гаргаагүй зүгээр. Миний гаргасан шийдвэрийг улсаас баталгаажуулж өгсөн. Ер нь бол тэрнээс нэлээд өмнө шийдсэн байсан л та. За энд байгаа нөхөр ихнүүдээс асууя. Та тийхүү шийдвэр гаргасан уу гэж. За таны шийдвэр арай жоох outdate байгаа юм шиг үстэй тий. Яг тэр өдөр гаргасан шийдвэртэй нэг юм жоохон нөөрөө хэлбэлсэн юм шиг тий. Эсвэл нэг тийм хэлбэлзэлт байгаа юм биш үү? Тэр өдөр хормын өдөр ямар ч үед гэж яагаад амлалт өгсөн тийм ээ. Бас яаж яхад хугацаагүй амлалт өгсөн. За ямар царайтай байхаас үл шалтгаалan бид шийдвэр гаргасан. Надтай яаж харилцахаас нь үл шалтгаалan бид энэ шийдвэртэй үнэнч байхаар амлалцсан. Тэрнээс гадна тэр хүн ямар найз нөхдөдтэй байхаас үл шалтгаалan тэр хүн залхуу болон ажилсаг байхаас үл шалтгаалan тэр хүн надад сайхан мэдрэмж өгдөг болон өгдөггүй байхаас үл шалтгаалan тэр хүн ямар гэр бүлтэйгээс шалтгаалan үл шалтгаалan бид нар энэ шийдвэрийг гаргасан баг. Тэгэд гэр бүл болсноос дараа их сонирхолтой шүү дээ. Нөгөө нэг зөвхөн тэр хүний гаргаал шийдвэр гаргацсан байдаг. Харж байгаа шийдвэр гаргацсан байдаг. Яг л энэ хүнтэй л сууж байгаа. Тэгээд яг л энэ хүнтэй л амьдрах юм шиг сансан. Гэтэл гэр бүл болж байгаа хоёр хүний хувьд тэр хүний хүрээлэл, тэр хүний хайртай хүмүүс, тэр хүний өссөн орчин, тэр хүний боловсрал мэдлэг, тэр хүний туулсан амьдрал, тэр хүний бүх зүйлийг бид нар байгаагаар хүлээж авч тэр болгонтой суусан гэдгийг санах хэрэгтэй болдог. Би өнөөдөр ч гэсэн энэ хүний нөхрийн байр сууриа сахих болно гэдэг шийдвэртэй апдейт хийж гинэ гэд нөхрүүд нэг удаа апдейт хийж өгөөч. Тий. За бүсгүйчүүд бас нэг удаа апдейт хийж өгөөсэй гэж хүсэж байна. Хүн болгоны амьдрал гаргадаг бас нэгэн том шийдвэр нь ажил мэргэжлийн шийдвэр байдаг. Гэтэ энэ шийдвэр бол түрүүний ярьсан хоёр шийдвэрийг бол арай хөнгөн гайгүй. Явцын дундаас өөрчилж болно шүү дээ. Инженер хийж байгаад зохиолч болж олно гэдэг ч юм тий. Гэхдээ нэг зүйлд мэрэгший гэж шийдсэн л бол түүнийг эзэмшсэн шиг эзэмшихийн төлөө тэр сонголтынхоо төлөө өдөр болгон апдейт хийгэрэй гэж уриалмаар байна. Ялангуяа яг одоо мэрэгжил эзэмшээд явж байгаа оюутан залуучуудад апдейт хийгэрэй гэж уриалмаар байна.
Тэгэд яг тэр шийдвэрийнхаа төлөө зориуд шаардлагатай бүх зүйлсийг хийх болно. Тийм биз? Инженер хүн. За, ер нь бол орчин үед инженер хүн гадаад хэлгүүгээр хол явахгүй болсон. Орчин үеийн технологиудаар өөрийгөө байнга апдейт хийж явах хэрэгтэй. Бизнесмен хүн. Бизнесийнхаа ихэнх үеийг, харанхуй үеийг, амжилттай үеүүдийг бурхан дотор амжилттай давж гарах хэрэгтэй. Санхүүч хүн. Манай нэг Нягтлан бодохоор төгссөөд мэрэгжил эзэмшсэн эгч маань хэлж байна. Эгч нь 20 жилийн өмнө Нябагаар төгсөөд тэгээд өөр юм хийж жагаад буцаад Няба хийх гэсэн чинь бүтэхгүй нэ гинэ. Яасан гэсэн чинь нөгөө баримт өстэй нөгөө нэг орчин үеийн хамаг Нябогийн мэрэгжлийн ойлголтууд нөөр болцсон. Тэр үед чинь бол ингээд зарлахын бадаан бичиж ярьдаг цаг үе байсан биз дээ. Өөрөөр хэлбэл санхүүч хүн ч гэсэн яг тэр мэрэгжил дээр байнгын апдейт хийж явах хэрэгтэй байна. Эмч хүн, пастор хүн ялгаа байхгүй чадварчиж апдейт хийж амьдрахаас арга байхгүй. Хөгжимчин хүн, тамирчин хүн бид нар физикал аашаагаас бол их харж штт те. Ямар амар хөдөлмөрч усууд байд юм бэ гэдэг юм их те. Бүр өдөрт хэд 4-5 цагаар бэлтгэл хийж ямар нэвтрүүлэгт орж байгаас үл шалтгаалan ямар зүйл хийж байгаас үл шалтгаалan хөгжимчин хүн, тамирчин хүн, урлагийн хүн, спортын хүмүүс бол өдөр болгоны бэлтгэл сургуулилт яг тайзан дээр харахад эсвэл тэмцээн дээр харахад нэг гой харагддаг боловч тэрний ард байдаг туулж байгаа харахгүй зүйлүүд байдаг баг. Амьдралын замналын шийдвэр байгаа. Та ашигын төлөө салбарт ажиллаж эзнийг алдаршуулъя гэж шийдсэн үү? Өөрөөр хэлбэл би мөнгө олно. Тэрийг би сайнны төлөө зарцуулна гэж бодож амьдарч байгаа юм. Эсвэл ашигын төлөө бус салбарт би сайныг үлдэн харин дэмжихийг хүссэн хүн болгонтой би хамтарнаа гэж бодож ажиллаж байгаа юм. Нийгмийн салбар, улс төрийн салбар, хүмүүнлэгийн салбар. Тэгэд нэг тийм ашигын төлөө бус салбарт орж ирчээд ашигын төлөө ажиллаад байдаг хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Улс төрийн салбар, нийгмийн салбар, хүмүүнлэгийн салбарт. Тэгээд тэргүй ашиг олохгүй салбартаа чинь орж ирсэн хэрнээ ашиг олохын төлөөх шунлаа хийж чаддгүй хүмүүс байдагтай адилхан. Би амьдралын замналын шийдвэр гаргасан бол тэр замналаа өдөр бүр апдейт хийх хэрэгтэй байна. За, хоёр дахь чухал талбарыг та бүхэндээ хэлэх гэж байна. Хоёр дахь нь болохоор эхнийх нь юу байлаа? Шийдвэрийн апдейт байсан тийм үү? Хоёр дахь нь нөөц бололцооны апдейтийг та бүхэндээ сануулъя. За, яг ингээд гаргасан шийдвэртээ өрнөж явъя гэдгсэн чинь нөөц бололцоо дутдаг уу? Нөөц бололцоо. За, нөөц бололцоо гингүүд хамгийн түрүүнд юу санаанд орж байна? Санхүү гэжтэй. Мөнгө гэж зүйл санаанд орно. Би яг Есүст итгээд явмаар байна. Би сүмдээ тогтмол хамрагдмаар байна. Гэвч ийм байна. Санхүү мөнгө хэрэгтэй. Мөнгөний өнөөс явах шаардлагатай л байна шүү дээ гэж. Эсвэл би амьдралын ийм замналаар, ийм карьераар явъя гэж бодсон чинь би ингээд англи хэлний боловсрол дутаад байна. Эсвэл би хэл мэдэхгүй байж гэж. Яг энтэй адилхан биднэрт нөөц бололцоо, бидний чадвар, биднэрт байгаа мөнгө санхүү тэр болгон бидний амьдралдаа гаргасан шийдвэрт дутаж байх үе байдаг баг. Ер нь бол ихэнхдээ дутдаг тий. Ерөөсөө гаргасан шийдвэртээ бүх юм чинь хангалттай ингээд хүрээд явцсан тийм хүмүүс байл надад гараа өргөж өгөөч. Амьдралдаа гаргасан том шийдвэртэй. За шүү дээ гэж надад адилхан юм байна шүү дээ. Санхүүгийн асуудалгүй. Завттай чөлөөтэй болчихвол сүмд явчмаар л байна л да. Тэ? Библи судалмаар л байна. Эсвэл бүр болж өгвөл Библийн сургууль сурчмаар л байна. Гэхдээ яаж ийм нөхцөл байдал, ийм нөөц бололцоотойгоор би цааш явах юм бэ? Нөхөр маань гайгүй мөнгө олдог байсан бол би нэг ийм юм хийж чаддаг байсан бол ч гэдэг ч юм уу. Уг нь яг тэгж боддог. Тэг гэр болохын өмнө ихэнхдээ хүмүүс тэгж боддог юм санагддаг. Яг нөгөө хайран дууны клиптэй гардаг шиг нэг юм гоё романтик амьдрал, бүх зүйл нэг юм гоё халуун кофе хувааж уусан, тэ цэцэгтэй ширээний хоёр талд суусан гэдэг ч юм уу. Яг тийм гэр бүлийн амьдралыг туулах юм шиг бодогддог бол харин яг гэр бүл болсны дараачийн өдрөөс эхлээд юутай тулдаг вэ гэхээр нөөц бололцоо
бидний тэр бид хоёрын мөрөөдчихсэн тэр романтик амьдралд бол одоохондоо хүрэхгүй юм байна гэдгийг хүн болгон ойлгож эхэлдэг. Уг нь ёстой сайн ажилламаар байна. Даач англи хэл байхгүй. Би та бүхэнд зүгээр нэг уран болоосаа гэдэг нэг түүх болсон. Энэстэй өөрийгөө гайхуулж ярьж байгаа юм ерөөсөө биш шүү заяа. Нөгөө хэлний асуудал нэг ярьсан учраас би нэг ингэсэн. Нөгөө Солонгост сургуульд сураад нэгдүгээр курстэй эдийн засгийн хичээл дээр нэг юм багш даалгавар өгөөд тэгсэн чи би тэр даалгаврыг нь ойлгохгүй өнгөрөөд дараа 7 өдрийн хичээл дээр даалгавруудаа хүүхдүүд хураалгаад ангиас би ганцаараа хураалгалгүй үлдчихгүй. Мдэггүй даалгавар юм чинь. Тэгээ би бүр яг тэр үедээ нэрээ тэгж аймаар шарандаа бүр ингээд уйлжсэн тохиолдол тэрнээс хойш айгүй ховор байсан. Ингээд бүр ингээд уйлсан байхгүй бүр уйлаад тэгээд дотор юу шийдсэн гэж. За боли би ерөөсө ингэж явах юм бол ерөөсө бүтэхгүй юм байна. Би өнөөдрөөс эхлээд яг 100 солонгос үг зээжлий гэдэг ийм шийдвэр өөртөө гаргаваа. Өдөр болгон штэ. Тэгээ өдөр болгон 100 үг зээжлээд тэгээд орой нөгөө 100 үгээ цээжлээд орой унтахын өмнө шалгахлаар 100 бүгдээрээ цээжинд байсан байхгүй. Байдаг. Ингээ 100 үгээ бүгдийг цээжилсэн байдаг. 100 штэ манайхаа нэг л ойлгохгүй байна те. Айгу цөөхөн үг гэж бодогдоод байна те. Өдөрт 100 үг штэ. За гэхдээ вау энэ ахгүй ингэж хэлээж явах хэрэгтэй. За гэтэл маргааш өглөө босоод шалгахаар 50 нь байдгүй. Нөгөө 100 цээжлээд унтсан 100 үгний маань 50 нь байхгүй байхгүй. Тэгээд нэг хэсэг сэтгэлээр унваа. Миний толгой л энэ юм байна. 100 үг цээжлэл 50-ыг мартдаг нэг юм салан балан гарна штэ л гэж өөрөө бодсон. Тэгсэн чинь нэг юм санаа толгойд орж ирж байна. Зүгээр штэ. 100 үг цээжл 50-ыг март. 50-ыг алдаад аваад үлдэхгүй юу? Тийм бодол дотор орж ирсэн байхгүй. Нөгөө тооцоогоо тооцоолж үзвэ. За яг би 100 үг цээжлээ 50 нь үлдчихэж байгаа юм бол өдөрт хэдэн үг ах вэ? Сард 1500 үг. Жилд 18000 үг. Баггүй. Тэгсэн чинь ямар ч хэлний ойр зуурын хэрэглээг 5000 үгтэй байхад шийдчих болдог гинэ. За тэрийг бас олж уншсан нэг газраас. Тэгсэн чинь бүр ингээл нэг юм гэрэлтэй л явцсан. Нөгөө нэг 100 үг цээжлээ 50 нь мартагдчихж байгаа хэдэр ерөөс толгоос алга болоод. За би ерөөс 18000 үгтэй болох юм байна. 2 жилийн дараа 36000 болох юм байна. 3 жилийн дараа гэд ингээд. За ер нь ямар ч хэлэн нэг 50,000 үгтэй байхад бол зүгээр ингээд унгын юм шиг явдаг гинэ хүн. Тэгэхээр айгүй амархан хурж болох зорилго юм шиг санагдаж байгаа байхгүй юу? За яг яаж 100 үгийг өдөр цээжилд болдгийг надаар заалахыг хүсэж байгаа хүн байвал надтай тусдаа уулзаарай гэж хэлсэн. Боломжтой юм байл шүү. Солонгос хэлээр. Тэгсэн яасан гэсэн чинь мэрэгжлийнхаа номнуудыг мэдэхгүй хүмүүдээ ингээд шараар будаад исэн байхгүй юу? Шараар будаал яваад исэн чи эхний за нэг номны тал хүртэл бол ингээд баг ингээд тэр номны хуудсууд бүр ирэм яраа шав шарахгүй. Тэгсэн чинь хамгийн сүүлд семестр дуусах үеийн сүүлийн хуудсан дээр тэмдэглэл байхгүй болсон. За би өөрөө гайхуулж байгаа юм биш шүү. За би энд та бүхэндээ юу хэлэх гээд байна гэхээр нөөц бололцоо гэдэг зүйл биднэрт гаргасан шийдвэрт маань хүрэхэд, зорилгодоо хүрэхэд, Христэд итгэл гэдэг шийдвэр дээр бат зогсоход, гэр бүлийн шийдвэртээ бат зогсоход, эсвэл ямар нэгэн ажил мэргэжил, ямар нэгэн зүйлийн ард гарна гэхэд садасаад болдог үе зөндөө байдаг. Хэрвээ тэгвэл бүгдээрээ өдөрт 100 үгээр чамаагүй апдейт хийх хэрэгтэй гэсэн. Апдейт хийгээл яваалах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Нөөц бололцоонуудыг апдейт хийгээл яваад байх хэрэгтэй. Нөөц бололцоо байхгүй юм чинь эзэнд итгээл явна гэдэг тийм байхгүй гэсэн. Энэ замаар амьдрсан шиг амьдрмаар байна. Тэгэхээр өдөр бүр апдейт хийя гэсэн санаа байна тийм. Еврей номын 10:36-аас 38 дээр та нар Бурхны хүслийг биелүүлээд амлагдсны хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй гэж хэлсэн байна. Юу гэсэн гэнэ үү? Та нар Бурхны хүслийг биелүүлээд амлагдсныг нь хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Учир нь айсуу нэгэн тун удалгүй ирнэ. Ис саатна. Харин зөвхт хүн итгэлээр амьдрна. Хэрв тэр ухрах аваас сэтгэлэн түүнийг ис таална. Еврей номын 10:36-аас 38. Өөрөөр хэлбэл зөвхт хүн итгэлээрээ
амьдрна гэсэн баг. Нэг шийдвэр бурхан дотор гаргасан бол итгэлээрээ амьдрж байгаа. Итгэлээрээ хүлээж байгаа биш. Итгэлээрээ амьдрж байгаа. Итгэлээрээ засвар шивтэж байгаа биш. Итгэлээрээ амьдрж байгаа. Итгэлээрээ амарч байгаа биш. Итгэлээрээ хөдөлмөрлж байгаа. Итгэлээрээ налайч суух биш. Итгэлээрээ унш алхаж байгаа гэсэн. Би бүр сүүлийн өдөр айгүй гайхаад байгаа юм маань бидний Христ итгэл гэдэг зүйл ямар гоё идэвхтэй юм бэ гэж боддог. Энэ ямар гоё идэвхтэй амьдрал вэ? Ямар гоё идэвхтэй итгэл вэ те? Өдрөөс өдөрт апдейт хийгдэж, өдрөөс өдөрт нэг зүйл, нэг алхам урагшилж, энэ болохгүй байгаад нөхцөл байдал гэдэг зүйл байгаа юм бол надад санхүү дутаад байгаа юм бол, надад боловсрол дутаад байгаа юм бол, надад ямар нэгэн зүйл эзэнд итгэлийн амьдралаар алхаж, бурхан дотор түүний өгсөн амлалтад хүрэхэд садаас саад болоод байгаа юм бол өнөөдөр нэг ч гэсэн алхам хийгээд апдейт хийчих. Бүр ганцхан алхам. Жижигхэн алхам. Тэгэх юм бол өдрөөс өдөрт эзэн биднэрт нөөц болцоонуудыг нээж өгч байгаа тэр гайхамшигтай ивэл өрүүлийг бид нэр олж харах болно гэдгийг хэлмээр байна. Нөхцөл байдлын апдейт гэдэг нь 3 дахь зүйл. 2 дахь нь нөөц болцооны апдейт гэсэн тийм. Нөхцөл болцооны апдейт. Христэд би итгэдэг гэхдээ бурхантай ойртоход нэг ийм зүйл саад болоод ах юм. Өглөө байх босоод залбирыг гэхлээр нойр хүрээд ах юм. Сүмрүү яваад очие гэхлээр холдоод ах юм. Гэдэг ч юм уу. Биднэрт янз янзын нөхцөл байдлууд байдаг. Уг нэг сайхан амьдралыг нөхөртөйгөө хамт босгоё гэж бодсон, их нартайгаа хамт босгоё гэж бодсон юм л да. Даанч манай энэ хүн халамжгүй мó тий. Нэг л сэтгэлгүй маа. Эсвэл ийм юм аа, тийм юм аа гэд. Иргэж буцаад хургаад байгаа юм шиг үстэй гэж тийм. Ийм ажил хий гэж бодсон юм аа. Даанч айгүй эрсдэлтэй юм аа. Амар цаг наргүй маа. Ингэж амьдрий гэж бодсон юм аа. Даанч ийм юм, тийм юм, ийм юм, тийм юм, иймч нөхцөл байдал, тиймч нөхцөл байдал. Энээс болоод болж өгөхгүй маа гэж. Матай номын 1:22-оос 23-ыг та бүхэндээ дуудаж өгөхийг хүсэж байна. Идүүгээ энэ бүхэн тохиолдсон нь иш үзүүлэгчдээр дамжуулан эзэн айлцсан биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун онгон бусгүй хүүхэд олж хүү төрүүлнэ. Түүнийг Иммануэль орчуулвал бурхан бидэнтэй хамт байна гэж тэд нэрлэнэ гэсэн юм аа гэсэн байна. За эзэн Иесус Христ бидний хэн байхаар ирсэн гинөө? Иммануэль байхаар ирсэн. Орчуулах юм бол юу гэнэ? Бидэнтэй хамт байдаг бурхан байхын төлөө ирсэн байна. Тэгвэл бид нар Христосийн баяраар бид нартай ямар ч амьдралын нөхцөл байдалд гаргасан шийдвэр түүний өмнө үн цэнтэй зүйлдер бид нартай хамт байх бурхныхаа баярыг тэмдэглэж гэж тийм. Өөрөөр хэлбэл Христосийн баяр яагаад байна гэсэн чинь улс тунхагласны баяр энэ улс ямар үн цэнээр олцсныг мартчихасаа гэж байдаг бол Христосийн баяр нь бидэнтэй хамт байдаг бурхнаа бити мартчихасаатай гэдэгт өгдөж байна гэж ойлгоо. Христ бидэнтэй хамт байхын тулд ирсэн юм аа гэж хэлмээр байна. Христосийн баярын хамгийн том утга учир нь бурхан надад шинэ хүн болох найдварыг өгсөн юм аа гэдэг апдейтийг хийх хэрэгтэй байгаа гэсэн. За бүгд апдейт хий. За надад шинэ хүн болох найдварыг өгсөн бурхан байдэн шүү гэж цээжэд зэлдэлтэж байгаад нүдэ ханж байгаад бүгд нэг удаа апдейт хийчих. Ингээл апдейт болчлаа гэсэн. Эн чин итгэл шүү дээ тий. Бидний шийдвэр واخгүй. Би энд итгэхэр шийдэж байна. Би нэг сонгож байна. Эзэн Есүс Христ миний төлөө надад аврал өгөхөөр ирсэн. Би итгэхийг сонгож байна. Яг одоо дахин сонгож байна. Яад юм гэдэг зүйл гэсэн. Хэрэг бурхан минь ингэж хандсан бол яах вэ? Уг нь би энэ хүнийг аврыг гэж бодсон юм аа. Ирхэн зөвч байсан юм уу? Бурууч байсан юм уу? Тэ? Аврах нь яг үндэ зөвч юм уу? Буруу ч юм уу? Энийний төлөө ерөн цовдлогдоод хэрэг байсан ч юм уу? Гүү ч юм уу? Гэтэл яг биднэрт иймэрхүү бодод маш их олон орж ирдэг тий. Зөв ч юм уу, буруу ч юм уу. Христэд итгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Яг энэ хүнтэй суусан зөв ч байсан юм уу, буруу ч байсан юм уу. Яг энэ ажил мэргэжлийг ажиллах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Би энэ замаар амьдрах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Өөрөлдөл эргэлзээ гэсэн үг тий. Эргэлзээ.
бид нар эргэлзээг биш, итгэлийг сонгомоор байна. Та баруун болон зүүн талдаа байгаа хүнд та эргэлзээг биш, итгэлийг сонгоорой гэж хэлээ. Итгэл болохоор шийдвэр, эргэлзээ болохоор мэдрэмж гэж би хэлмээр байна. Итгэл шийдвэр байхгүй юу? Эргэлзээ болохоор мэдрэмж байгаа даа. Нэг л биш ээ, тий. Нэг л биш юм шиг санагдаад байна. Байхгүй юм шиг санагдаад байгаа юм да. Гэдэг ч юм уу. Манай хүн гэл явах тусам л нэг л биш дээ. Гэтэ итгэл бол шийдвэр. Бүр ингээд ямар ч мэдрэмжийг зүсч орж ирээд үгүй эндээс би барьж авнаа гэдэг тийм шийдвэр. Яг бариад авангууд мэдээж хэрэг шийдвэр гаргангууд яг зөвөө гэж утгатар бодогддог нэр шүү. Тэ? Яг зөвөө чадах уу? Гэхдээ шийдвэр учраас эргэлзэх мэдрэмж дагалдчихлаа. Би эзэн Есүс Христийг өнөөдөр ч гэсэн миний амьдралын эзэн байхыг сонгож байна, шийдэж байна гэдэг итгэл дээрээ байна гэсэн. Та гаргасан шийдвэртээ апдейт хийгээрэй. За, миний хувьд энэ бүхэн нандан гэж бодсон бүх зүйл дээрээ таныг апдейт хийгээсэй гэж хүсэж байна. Эзэн Есүс Христэд итгэл минь надад нандан. Миний гэр бүл надад нандан. Миний туулж байгаа зам, миний зорилгууд Бурханаас өгсөн, надад өгсөн тэр зорилго болгон нандан. Тийм учраас би өнөөдөр хайрлахыг сонгож байна. Баяр баясгалтай байхыг сонгож байна. Амар тайван байхыг сонгож байна. Төвчээртэй байхыг сонгож байна. Инэрлийг сонгож байна. Сайхан сэтгэлийг сонгож байна. Итгэлтэй байхыг сонгож байна. Дүлгөөн байхыг сонгож байна. Өөрийгөө захирахыг сонгож байна гэж хэлээсэй гэж хүсэж байна. Би сая юуг нэрлсэн бэ манайхаа? Ариун сүнсний 9 үр жимсийг нэрлсэн байна те. Ариун сүнсний 9 үр жимс дотор хайр байдаг. Тэгтэл биднэрт юу гэж бид нар шинэ итгэгчдийнхээ хичээлдээ заадаг вэ гэхээр хайр бол мэдрэмж биш юм аа. Хайр бол шийдвэр юм аа гэж заадаг. Тэгвэл энэ ариун сүнсний бүх үр жимсүүд бүгдээрээ шийдвэр байна. Би баяр баясгалантай байхыг шийднэ. Тэрнээс би баяр баясгалантайгаа бүлээхгүй. Ямар нэг юм надад баяр баясгал өгөхгүй. Би амар тайван байхыг шийднэ. Тэрнээс ямар нэг юм надад амар тайван өгөхгүй. Амар тайвныг хайгаад байх юм бол би олохгүй. Би зүгээр амар тайвныг өнөөдөр барьж авна. Шийднэ. Би төвчээртэй байхыг сонгоно, шийднэ. Төвчээртэй байдал надад зүгээр өгөгдөхгүй. Нөгөө нэг физикээр хаашаа дээр яг тэгж байгаа нь харагдчихлаа шүү дээ. Төвчээртэй байгаа мэдрэмж ингээд өгдөд байгаа байхгүй биш байхгүй тий. Төвчээртэй байхыг манайхан ингээд сонгоод байгаа байхгүй. За би ерөөсөө ингээд 1 минут л төвччих. Гэж явсараа 46 минут л өмнөхөн тий. 49 минут ч илүү төвчсөн шүү дээ. Яг тэрнтэй адилхан итгэлийн амьдрал ч гэсэн төвчээртэй байхыг бид нар өдөр болгон сонгох хэрэгтэй гэсэн. Инэрэнгүй байхыг би сонгоно. Би сайхан сэтгэлтэй байхыг сонгоно. Би сайхан сэтгэлтэй болчихгүй. Гэхдээ би сонгоно. Итгэлтэй байхыг би сонгоно. Дүлгөөн байхыг сонгоно. Өөрийгөө захирахыг яг одоо би сонгож байна. Энэ шийдвэрийн төлөө би заавал урагш нэг ч гэсэн алхам өнөөдөр хийжээ сална да гэдэг итгэлийн шийдвэр гэсэн. За та баруун болон зүүн талдаа байгаа хүмүүсийнхээ нүдрөө харж байгаа. Одоо энэ удаа бити гарын бариарай. За би өнөөдөр гаргасан шийдвэр дээр нэг ч гэсэн алхам урагшлан заа ёо гэд ингэ хэлчих за. За тэгээд яг яаж нөгөө хэлсэн хүмүүс маань яг уушаа алхах юм шиг байна уу, хоошоо алхах юм шиг байна уу? Та боломж нөхцөл байдалтай апдейт хийгээрэй гэж хэлмээр. Дутаж байна уу? Тэгвэл дутах ёсгүй л байхгүй юу? Эзнээс өгөгдсөн энэ зорилго дутах ёсгүй юм бол би яах ёстой? Өнөөдөр ямар нэг алхам хийх ёстой. Эзнээс өгсөн энэ зорилгыг биелүүлэхэд надад солонгос хэл, англи хэл, гадаад хэл юу байдгийг? Надад ямар нэгэн нөөц болцох хэрэгтэй юм бол би яах вэ өнөөдөр? Нэг алхам хийн. Та нөхцөл байдалтай апдейт хийгээрэй гэж хэлмээр байна. Гаргасан шийдвэртээ үнэнч байхад нөхцөл байдлууд биднээс саад болоод байна уу? Бүр болохгүй бол бүр жагсааж бичиж байгаа тий. Өнөөдрөөс эхлээд би нэгээр нь агнах болноо эднэрийг гэдэг ингээд явах алхмуудыг хиймээр байна гэсэн.
Би Христтэй Галат номын 2:20-ыг бүгдээр харцгаая. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор Христ амьд байна. Идүүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд идэх итгэлээр амьдарч буй хэрэг юм аа гэж хэлсэн байна. Юу гэнэ вэ? Би чинь нөгөө цовдлогдсон штэ аль дээр байхгүй болсон. Тэгээ одоо нөгөө амьд байгаа маань болохоор би чи итгэлээр амьдраад байгаа байхгүй юу? Тийм. Итгэлээр амьдрнаа гэдэг нь би итгэж ийн гэж зүгээр байгаад ахыг хэлж байгаа зүйл юусэн биш. Би итгэж байгаа учраас өнөөдөр нэг алхам хийх итгэлтэй найдвартай байгаа гэсэн. Би итгэж байгаа учраас би нэг алхам хийн өнөөдөр. Дээхэн үед юуны манай Галилей Магдалины баг дээр нэг юм яриа болж ирсэн. Магдал дээр үйлчлэгчсэн нэг Магдалины багийн маань гишүүн маань бэлтгэлдээ ирдгүү маа. Тэгээд яаж үйлчлэх вэ гэж би асуулаа. Тэгсэн чи зүгээр дээ эзэн өдөрдөн дөө гэдэг чинь. Би надад яг тэр үгээс сонсны дараа нэг ийм бодол төрсөн юм. Эзэн бид нар дээр яг үйлчлэлээр л биднийг өдөрддөг юм уу? Одоо жишээ нь энэ үгийн үйлчлэлийг би ингээд яг үйлчлэх үед яг энэ дээр гарсан үед л намайг эзэн өдөрдөх үү? Бүх цаг үед үстэй. Бүр ямар нэгэн зүйлийг хийж байгаа бол төлөвлөхөд эзэн хамт байх уу? Би бүр ингээд төлөвлөж явах үедээ эзэн минь ээ энэ төлөвлөгөө нэг л явцгүй санагдаад байна. Та надад туслаач гэж гуйж болох уу? Энэ төлөвлөгөө миний төлөвлөгөө юу эсвэл таны төлөвлөгөө юу эзэн минь ээ? Тэгээд дараа нь бид нар бэлдэж явах үед эзэн хамт байх уу? Магтаал бэлдэж явах үед эзэн биднэртэй хамт байх бол. Тэгээд бид нар хийж байх үед байх уу? Байна тийм ээ. Дараа нь бид нарыг дүгнж байх үед хамт байх уу? Байна. Ингээд загц сүрэн хоёлаа нэг юм хийж үзлээ. Тэгээд энэ хэсэг нь айгүй бүтлгүй боллоо тийм үү гэж эзэн бас хэлнэ гэсэн. Энэ хэсэг нь ямар амжилттай болов? За одоо хоёлаа яах вэ? Бүтлгүй зүйлээ сайжруулаа та эзэн минь ээ. Гэдэг эзэн бид нартай тэгжил хамт байна. Тиймээс эзэн хамт байна гэдэг маань бидний бүх зүйл бүтээд байхыг хэлэхгүй гэсэн. Эзэн бид нартай төлөвлөж явах үед маань хамт байна гэдэг нь яг үүндээ төлөвлөгөө тэгдэг шүү дээ. Яг төлөвлөөл ингээл 1-т нь 2-т нь 3-т нь 4-т нь гээл ингээл явж исэн чинь 7-8 хавцаанаас ч юм уу нэг тийм бүрхэгээс бүрхэг юм явж идэг. Ямар ч төлөвлөгөөний дотор. Ямар ч төлөвлөгөөний дотор ингээд бүгдийн сайхан төлөвлөлөө тэгэнгүүт ингээд хамгийн суур нь бүрхэг байж явах үе байдгүй. Яг энэ л болж иж энэ болгон болондоо гэж бодох үе байдаг. Гэтэл Бурханаас асуугаад чинь тэрэн дээр ерөөсөө тодорхой юм хэлэхгүй байгаад ах үе байдаг. Энэ нь юу гэхээр эзэн бид нартай хамт байгааг яхалахгүй. Яг энэ хэсэг нь чамд одоо итгэл хэрэгтэй. Яг энэ хэсгийг чи итгэлээр үйлдэх хэрэгтэй гэдэг зүйл. Бэлтгэл хийж явах үед ингээд ялангуяа Магдалины бэлтгэлээр яг байдаг те. Ингээд яг үйлчлэл гарахын өмнө нэг дууны нэг юм зүйл нь ч юм уу болтгоо. Нэг бадган ч юм уу, нэг дахилтан ч юм уу болтгоо. Гэхдээ үйлчлэл дээр болдог тохиолдсон байдаг. Гэхдээ бид нэр чадхаараа хийж байгаа байхгүй юу? Үйлдэж байгаа, бэлдэж байгаа тий. Хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ хөдөлмөрийн эцэст нэг зүйл үлдээд байгаа нь ямар учиртай вэ? Эзэн алдарших гэдэг. Тэр Бурхны хэсэг гэсэн. Хийж байх үед би хийдэг, хөдөлмөрлөдөг. Гэхдээ дутууд улмог байдаг ч гэсэн эцсийн үр дүн гайхамшигтай байх үе байдаг. Байдаг. Дүгнэхэд эргээд бас тийм л байдаг. Дахиад эхлэхээр бас л нэг дутуу зүйл байж л байдаг. Гэхдээ энэ болгон дутуу зүйл дээр миний эзэн Бурхан дүүргэж өгдөг юм болов гэж итгэж найдаж байна. Гэтэл бид нар эзэн туслана гэд миний хийх зүйл дээр бид нар хайн хандах юм бол тэр нь итгэлээр амьдарч байгаа хэрэг гэж бодоход хэцүү зүйлээ гэсэн. Бүх зүйл тэр хамт байх болно. За дахин хэлье. Ялангуяа төлөвлөгөө гаргахад бидний эзэн бид нартай хамт байх болно. Шийдвэр, нөөц бололцоо, нөхцөл байдал энэ бүхэнд бүр ихнээс нь Бурхантай хамт байгаарай гэж таныг танд сануулахыг хүсэж байна. Өдөр бүр апдейт хийгээрэй гэж хэлхийг хүсэж байна. 12 сарын 25-ны өдөр бүгдээрээ гацуураа ширтэл зогсож явахдаа эсвэл эзэн Магдалины өргөж явахдаа энэ зүйлийг санаасаа гэж хүсэж байна.
Эзэн намайг шинэ бүтээл болгосон. Тэгээ би яг энэ шинэ бүтээл гэдэг итгэлийг яг одоо би дахин апдейт хийж байна. Энэ баярын өдрөө зүгээр л баярлах хөөрөх өдрүүдээс гадна эзэн намайг шинэ хүн байлгахын тулд ирснийг санаж нандин шийдвэр болгон дээр апдейт хийн зоригжих түүний бидэнд өгсөн итгэл найдрыг өвөртлөн өдөр бүр шинэ алхам хийхийг сануулах тийм өдөр байх болтугай гэж өрөөж байна. Хатунраа бүгдээрээ өдөр бүр итгэлээрээ амьдрья. Баруун болон зүүн талдаа байгаа хүндээ өдөр бүр та итгэлээрээ амьдраарай гэж хэлье. За бүгдээр хамтаа эзэн талархан залбирцгаая. Эзэн минь ээ, та бүр ямар гайхамшигтай тийм идэвхтэй итгэл найдварыг биднэрт өгсөн юм бэ? Таньдаа талархаж байна. Өдрөөс өдөрт биднийг амьд байлгаж, өдрөөс өдөрт биднийг урамшуулан зоригж болж, өдрөөс өдөрт та биднийг илүү дээр хүн болгохын төлөө хөтөлж байдаг учраас тань талархаж байна. Тэг хамгийн гол нь та бидний агаврлын асуудлыг ормонгоор шийдэж тэр нэгэн өдөр та намайг үнэхээр шинэ бүтээл болгож өгсөнд тань талархаж байна эзэн. Би өдөр болгон хуучин хүний апдейт хийхин төлөө амьдрдаггүй. Харин өдөр бүр шинэ хүний апдейт хийхин төлөө амьдрдаг үлээ. Өдөр бүр ариун сүнс танаас өгөгддөг тэр гайхамшигтай зүйлсийг хүлээж авч тэр болгоныг амьдралдаа үнэхээр хэрэгжүүлж, ураг шалхаж, урамшин зоригжих тэр итгэл найдрыг өгдөг таньдаа талархаж байна. Өнөөдөр та биднийг үнэхээр ариун сүнсний үр жимсийг сонгож амьдрах амьдралыг бидэнд өгөөч гэж танаас авч байна. Гэтэ ариун сүнс та бидэнд туслах учраас бид талархаж байна. Та бидний дотор ажиллаж өгөөрэй. Есүс Христийнхаа нэрээр чин сэтгэлээсээ залбирч байна. Амен. За баярлалаа. Эцэг надрын өргөё.